Шимат Бхагаватны 3:26-гийн 21-р шүлгээр хийсэн лекц. Бурхны шүлт Ачи Бхактивиданта Свами Прабхупад 1976 оны 12 дугаар сарын 30 Бомбей. Bhavanam Janmanamante Gyanavan Manga Prabhaddate Vasudeva Sarvamidam Samatma. This state Vasudeva Энэ төлөв буюу Васудева Кьям Читтам төлөв нь өргөлж Васудева ухамсараар дүүрсэн төлөв юм. Васудева буюу Кришна. Om Namo Bhagavate Vasudevaya. Бидний ухамсарын одоогийн төлөв нь материалын байгалийн 3 гуна болох Сатва гуна, Раджа гуна, Тама гунагуудаар бохирдсон. Сатва гуна буюу буйны төлөвт Брахманы шин чанар ноёлдог. Сатьям, Шамадамах, Шавчмарджавьям, Гьянам, Вигьянам, Аштикам, Брахмакарма, Свапава, Джам. Хариуцахын тулд үүнийг Свачхам гэж нэрлэдэг. Свачхам гэдэг нь бүрэн болор мэд цэвэр тунгалаг гэсэн утгатай. Бидэнд ийм төрлийн туршлага бий. Хэрвээ та далайн дунд очиод ус руу харвал усны доторх маш хүнийг харж чадна. Маш тунгалаг. 20 дохой, 30 дохой гүнд маш тунгалаг харагдана. Далай тэнгисээр ажиллаж байсан хүмүүс үүнийг сайн мэднэ. Тэнд ус маш тунгалаг байна. Үүн шиг жидта буюу ухамсар нь маш тунгалаг цэвэр байх ёстой. Васудева Кьям. Энэ бол хүн Васудева буюу Бурхны дээд байдлыг тодор харж чадах үеийн ухамсар юм аа. Энэ нь боломжтой. Ганцхан үүний тулд бид жидта буюу ухамсараа цэвэрлэх хэрэгтэй. Тэгвэл энэхүү аргыг буюу жидта ухамсараа хэрхэн цэвэрлэх аргыг Шри Чайтанья Махапрабху бидэнд өгсөн. Жито Тарпана Марджанам. Марджанам гэдэг нь цэвэрлэх гэсэн утгатай. Jito Tarpana Marjanam. And as soon as the chitta or concept, таны ухамсар буюу чиста бүрэн төгс цэвэр болох үед then Бава Махадавагны Нирвапанам хэмээх үйл явц явагдана. this Bhava Mahadavagni, Бава Махадавагны material existence, энэ материалыг авахыг дүрлцэн насах ойн төвөөртэй зүйрлсэн байдаг. blazing forest fire. This is the right, Энэ бол маш зөв зүйтэй зүйрлэл бөгөөд because in the forest, учир нь ойн төмрийг албаар хэн нэгэн тавьдаггүй. but it takes place, Тэр өөрөө л үүсэн гардаг. cannot stop it. Нэг ассан бол түүнийг And унтаач дийлэхгүй. forest fire is there, Ойн төмөр асч байх үед та түүнийг гал команд болон by your, саваар ус зөөж асгаад унтраач чадахгүй. namely getting the fire brigade or buckets of water, that is also not possible. Энэ нь боломжгүй. Therefore, Ийм ч учраас Шрила Вишванатха Чакраварти Тхакур has compared this энэхүү материалын амьдралыг as blazing дүрлцэн насах ойн төмөртэй зүйрлсэн. samsara dava naladi. Самсара даванала литка лока. This material world, Энэ материалын ертөнц нь blazing fire, дүрлцэн насах төмөрийн гал мэт. forest fire. Дүрлцэн насах гал гэдэг нь The forest fire ойн төмөр гэсэн утгатай. very Ойн төмөр. typical. Энэ жишээ нь туйлын амьжтай зүйрлэл юм. Nobody goes to say Учир нь хинч ойд төмөр тавихаар ирдгүй бөгөөд түүнчлэн тэрхүү төмөрийг та олон янзын аргаар унтраах ордлого хийх авч by унтраах боломжгүй. counteracting method. Энэ маш амжилттай жишээ. This is very appropriate example. Similarly, Үүн шиг in the material энэ existence, материалыг авахын дунд хинч ямар нэг асуудал бэрхшээлтэй тулгархыг хүсдэггүй. but
Гэвч асуудал нэгшээд өөрөө л гэмтэн гараад ирдэг. Хүн бүр л энэ зүйлийг нэрээ мэдэрдэг. Хүн бүр л ад жаргалтай болох гэж тэмүүлцгэх ба хинч зовлон гүнгийг хүсдэг. Гэвч зовлон гүнийг хүрээд л ирдэг. Та түүнийг зогсоож чадахгүй. Тийм учраас нэгэд ахад дэвссэн эрдэм ухаантай хүмүүс бол би өг энэ зовлон хүсээгүй. Энэ зовлон хаана зогсоож болохгүй юм. Тэр над руу яаж нэгээд хүрээд ирэх юм. Ийм байдал би ад жаргалтай болох гэж оролдох ёстой юм гэж юу? Цэц гисэн эдгээрээ ирэх болно шүү дээ гэж боддог. Энэ бол маш зөв зүйлтэй дүгнэлт юм. Хэрвээ зовлон миний оролдлого зүтгэлгүйгээр ирдэг юм бол энэ тодруулж хэлэхэд зовлон ба жаргал хэмээх хоёр утгатай байдаг. Эсрэг хоёр. Хэрвээ зовлон миний чармаалтгүйгээр над руу ирдэг юм бол жаргал гэсэн мөн л миний оролцоогүй ирэх учиртай. Учир нь тэр бол түүний нөгөө тал шүү дээ. Ийм материалын юуны тулд материалыг ад жаргал зовлон чаналын тулд цагаан дэмий үрх ёстой гэж судар шастрын ийм нэгэн заавар байдаг. Nalabhate jad pramatamu parjat tallabhate dukkha vadarnata sukham kalena sadvatra gavira ranghasa tallabhate dukkha vad tallabhate dukkha vad anyatak sukham зовлон миний оролдлого чармаалтгүйгээр над руу ирдэг шиг миний хувь тавилангаар оноогдсон. Хувь тавилан гэдэг нь бид зарим нэг хэмжээгээр зовно, зарим нэг хэмжээгээр жаргал зөнгөн гэсэн утгатай. Чухамдаа цэнгэл гэж зүйл байдгүй. Харин бид тиймэрхүү зүйлсийг цэнгэл хэмээн боддог. Ойшхон төлөөх тэмцэл, зовлон чанарыг багасгах тэмцэл зэргийг бид ад жаргал гэж үздэг. Үүнийг нэгтээ энэ материалын ертөнцид ад жаргал гэгч зүйл байдгүй. Ямартай ч ад жаргал зовлон гэгч хоёр холбоотой нэр томьёо байдаг. Нэг нь ямар нэг хүчин чармайлт гаргахгүйгээр ирдэг бол нөгөө ч гэсэн өмнө нь ямар нэг хүчин чармайлт гаргахгүйгээр ирэх болно. Энэ бол баримт. Хүн бүр л өөрийн сэтгэл санааны төсөөлөл буюу оролдлого чармайлтаар ад жаргалтай болохыг оролдогч тэр нь холцоогүй цэвэр ад жаргалд хүргэдэг. Энэ бол материал ертөнцийн үнэн нүүр царай юм. Тиймээс дүгнэлтийн гэвээс бид тодорхой хэмжээгээр ад жаргал гэж нэрлэгдэх зүйлийг тодорхой хэмжээгээр зовлон гэж нэрлэгдэх зүйлийг амсгаар заяагсан ажээ гэдэг юм. Зовлонч зүгээр л нэр төдий, жаргалч зүгээр л нэр төдий. Үүнийг Бхагавад Гитад ад жаргал зовлон өнгөн ирж буцаж байдаг тул тэд анитя буюу мөнх бус хинээсэн. Тэд үргэлж тэр янзаараа байгаад байдгүй. Жишээ нь шийдшнаш суука дуука та өвөл зүүн шиг. Өвөл зүүн ирдэг буцдаг. Зарим нэг хүнд өвлийн өдрөөс таатай. Зарим хүнд зуны өдрөл илүү тааламжтай. Барууны орнуудад зуны өдрөлийг тун ихээр тайшаадаг бол халуун дулаан оронд өвлийн өдрөлийг илүү ихээр тайшаадаг. Жухамдаа өвөл зүүн нь зовлон жаргал хоёр шиг л зүйл юм. Энэ үрдэл ажлын хүртгүүтэй холбоотой. Матра спаршас ту. Матра спарша гэдэг нь ажлын хүрэлцэх мэдрэмжээс хамаарч бид зовлон эсвэл жаргал хэмээн хүлээж авдаг гэсэн утгатай. Үнэн чанартаа энэ материалын ертөнцийг Кришна зовлонгийн орон хэмээн айлдсан. Энд жаргал ад жаргалгч зүйл байхгүй. Дукалаям ашашутам. Энэ талаар Бхагавад Гитад тайлбарлахдаа энэ орон бол зовлонт байдалд зориулагдсан газар хэмээсэн. Дука алаям гэдэг нь урт удаан хугацааны турш та устж үгүй болохгүй. Бололгүйгээр хэмээсэн утгыг илтгэх ба энэ орн нь дука алаям. Энэ бол зовлон шаналт нөхцөл. Энэ талаар бид хэдэн удаа өмнө тайлбарлаж байсан. Тэгэхээр бид ухамсараа ариусган цэвэршүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол бид
ямар нэг аз жаргал зовлон гүнэг гэж нэрлэгдэх зүйлүүдтэй орооцтой байх шаардлагагүй болно. Үүнийг энд ийгүү тайлбарласан. Ят тат сатва гунам свачхам. Сатва гунад багахан аз жаргал байдагч сатва гунам ража гуна болон тама гунагаар тохирдсон байдаг. Ража гун тама гун нь шуудхан зовлон заадаг. Сатва гунад баг зэргийн аз жаргалын амт байдаг боловч бүрэн бүрэн аз жаргал тэнд байдаггүй. Бүрэн бүрэн аз жаргал нь ража гуна тама гунагийн ямар ч нөлөөгүй сатва гунад л оршдог. Үүл трансцендент аз жаргал. Тиймээс ч энд яттат сатва гунам хэмээсэн. Зүгээр нэг сатва гуна биш. Ража гуна тама гуна сатва гуна биш. Харин свачхам. Свачхам гэдэг нь цэвэрлэгдсэн буюу ямар нэг материалыг холцгүй бүрэн цэвэрлэгдсэн гэсэн утгатай. Ятат сатвам гунам свачхам шантам. Шантам. Хүн бүрэл ухаан бодлын амар амгаланд хүсдэг. Үүний тулд хүмүүс ухаанлаг нийгэмд дээр ирэх эсвэл өөр бусад арга замуудыг сонирхох гэх мэтээр ирж хайцгааж байдаг. Хүн бүрэл шанта буюу амар амгалан ирж хайдаг. Шанти. Шантид сатва гунам сачхам болоход буюу таны байр суурь сатва гунад оршиж бүрэн цэмшсэн загтлах хүрч болно. Энэ талаар богод хятад нааш очотын нааг кангшат буюу ямар нэг гониггүй ямар нэг хүсэх шунах зүйлгүй хэмээсэн тэр үед нь шанти болно. Ямар нэг хүс шунах зүйл буу яваас та шанти болж чадахгүй. Энэ нь боломжгүй. Танд ямар нэг эзэмших зүйл байгаа цагт та үүнийг харуулсалгүй байж чадахгүй. Энэ хоёр материал зүйл биднийг өдөрж байдаг. The two things, material, they are ruling over us. We are hankering after something. Өөрсдөө байхгүй ямар нэг зүйлийг хойноос улайр нь дурладаг. And what we possess, if it is lost, харин байгаа зүйлээ алмагц үнэн асалдаг. So shanti. Тиймээс л шанти гэдэг нь шунан дурлахгүй, үнэн харамсахгүй хэмээс утгатай. Үүнийг шанти гэдэг. Ерөнхийдөө юутай байж хүсэл чунал байсаар л байдаг. Энэ л ража гуна юм. Энэ л ража гуна. Үргэлжил хүсэл чунаад л. Тэрч байтугай төгс төгөлдөр гэж нэрлэгдэх тэр төвшөнд хүрлээж тишэл карми нар шиг. Карми нар нь амьдралын төгс төгөлдөр байдал бол маш өндөр түвшний маш тав тухтай амьдралын хэлбэр маяг гэж бодож байдаг. Барууны оронд энэ байдал түгээмэл. Тэд сайхан зам, сайхан машин, тэнгэр хангад багамцсан өндөр барилга байгууламж, орчин үеийн тав тухтай тансаг байдлыг амьдралын төгс төгөлдөр төвшин гэж бодож байдаг. Энэ л тэдний аз жаргалын стандарт хэмжүүр. Дорны хүмүүс бид мөн тэднийг дуурайж хааж байна. Гэвч чухамдаа бүх зүйлийг эзэмшсэн тэр хүмүүсээс та ямар нэг зүйлийг хүсч мөрөөдгүй байх тэр төвшөнд хүрсэн үү гэж асуу. Үгүй энэ боломжгүй. Хүсэх мөрөөдөх зүйл байсаар л байна. Материалын эд зүйлүүдийг эзэмших тэрч байтугай яваачингийн гарагт хүрхэнч карми нарын аз жаргал хэмээн тооцдог зүйлийн тоонд ордог. That is also included within the happiness of the karmis. They want happiness in this world. Энэ ертөнцид аз жаргалыг хүсэх бөгөөд энэ ертөнцийг орсныхоо дараач сайн сайхан байхыг хүсчээж байдаг.
Нас нүчнийхөө дараа тэд Деважингийн гариг буюу Сваргалоко буюу амьдрах нас нь хэдэн мянган жилээр тоологддог. Азраилын түвшин тэнд маш өндөр байдаг тийм газар хүрэхийг өрөөддөг. Тэр газар орн нь маш гоё үзэсгэлэнтэй агаад төсгүүчүүд нь мөн маш үзэсгэлэнтэй бас гоёмсог цэцэрлэгүүд ч тэнд байдаг. Тийм газар орны тухай тодорхойлолтууд дүрслэлүүд суdur номонд байдаг. Нандана Кана болон Апсара нарч тэнд бай. Тэнд амьдралын дээд түвшний өөр нэгэн хэлбэр байхагаад наслах хэмжээ ч өөр байдаг. Ийм карми нарын байр суурь. Пианы нар бүхний дээдтэй нэгдэн нэг болохыг хүсчээж байдаг. Тэд Деважингийн гаригууд дээрч материал гад жаргал байдаг гэдгийг мэддэг агаад тэр нь тэдэнд бүрэн төгс ханамжийг өгөхгүй гэдгийг мэдж байдаг. Тиймээс л тэд бүхний дээдтэй нэгдэн нэг болохыг хүсэн чармаацгаа хагаад ингэхийн л надад аз жаргалыг өгөх ба тэгээд би түүнтэй нэгдмэл нэг болно гэж боддог. They aspire to become one with the Supreme. That will give me happiness. He was monist. Monist. Aham Brahmasmi. So that is also би Брахматай нэгдмэл нэг. Энд ч мөн хүсэн дурлах үйлдэл мукти хүс. Мукти гэдэг нь материалын ад жаргалгүй байдлаас ангижирч бурхандаг буюу сүнслэг ад жаргалтай байдалд хүрнэ гэсэн утгатай. Би бол Брахман. Би бол бүхний дээд гэх мэтчлэн бодох байдлаар. Тэгэхээр ч энэ ч гэсэн хүсэн дурлах үйл юм. Түүнчлэн сидхи нар болон йогч нар ч гэсэн тэд мөн л маш олон янзын төгөлдөр байдлыг хүсчээж байдаг. Анима, Лакхима, Махима, Прапти, Сидхи, Паракамя, Ишита, Вашита гэх мэтчлэн йога сидхи 8 төрөл зүйл байдаг. Та бүгдээс жаахан болж чадах ба мөн бүгдээс том болж чадна. Та гэрэлтээс гэрэлтэй болж чадах ба мөн та юу хүснээ авч чадна гэх мэтчлэн. Эдгээр нь йога сидхийн зарим нэг хэлбэрүүд юм. Гэвч энэ ч гэсэн мөн л хүсн дурлах хэлбэр юм. Тэд мөн хүсн дурлаж байна. Тиймээс шаантаа биш. Мөн байдал энгийн хүмүүсийн тухайд юу ч ярих байлаа те. Тэд зүгээр л хүсн дурлцгааж байдаг. Тэр ч байтугай төгс карми, пианы, йогч нар мөн шаантаа биш. Тэд бүгд ямар нэг зүйлийг хүсчээж байдаг. Тиймээс ч Чайтана Чаритамрад айлтгата бүгдийн сидхи ками шакала ашанта гэнэсэн. Ками гэдэг нь хүсэл бүхий нэгэн гэсэн утгатай. Энэ та энэ материалыг бий махотоороо илүү тав тухтай, илүү өөр амьдралын стандартыг хүсэх гэсэн утгатай. Жишээ нь зарим хүмүүс саранд хүрч амьдралын илүү дээд төлөвт хүрэх гэж оролдогтой адил. Гэвч харамсалтай нь тэнд хүлээж тэднийг тэнд байхыг нь зөвшөөрөхгүй. Тэд буцаж ирэх хэрэгтэй болно. Тиймэрхүү арга замаар та дээд гаригт хүрч чадахгүй. Үүний тулд та түнд тохирхуйц биетэй болсон байх хэрэгтэй. Энэ тухай өмнө бид хэд хэдэн удаа ярьж байсан шүү дээ. Жишээ нь Америкийн амьдрал авахгүй энтхгээс хавьгүй дээрч гэлээ. Тэглээгээд та Америк дураараа орчих чадахгүй. Мөн Америкчууд энтхрүү зөвшөөрөл болон нийцүүгээр орчих чадахгүй. Өөр шиг та өөрийн хүслээр дээд гаргасан системд мэдрэн орж чадахгүй. Энэ нь боломжгүй байдаг. Ямар тач өөрсдийн үйл зүтгэлээр та ад жаргалтай болохоор оролдогч карми нарын ямар тач өөрсдийн үйл зүтгэлээр ад жаргалтай болохоор оролдогч карми нарын үүргийн хэлбэрүүд байдаг. Би ингэчгүй ад жаргалтай болчихно. Би тэгчихвэл ад жаргалтай болчихно. Энэ төлөвлөгөө зохиочих гэх мэтчтэн. Энэ бол карми нар. Тэд ад жаргалтай болох олон төлөвлөгөөнүүд зохиох авч харамсалтай нь тэд энэхүү дукалаям ашаа шотам хэмээх үгийг мартсан байдаг. Энэ материал ертөнц бол зөвхөн зовлонгийн ор юм. Тэд үүнийг мартдаг. Эднэтэд физикч нар амьдралыг илүү тав тухтай болгохыг хичээцгээж байна. Үүнийг дураашаа гэдэг. Наатай эдүх свата гатим хи вишнум. Энэ юу гэсэн үг вэ? Дураашаа. Тэд материалын зүйлсээр бид ад жаргалтай болчих чаднаа гэж боддог.
Durasayadi Bahirarthamani. Дурашая и Бахирартха маанина. Карийн наран хизээж үйл хийх гордлог найдварыг дотроо тийм явсаар байдаг. Үүнийг нь Дурашая гэдэг. Аша гэдэг нь итгэл найдвар. Дураша гэдэг нь хизээж үйл амжилтанд хүрэх гэсэн утгатай. Материалын үзэлт хүмүүс буюу карийн наран материалыг арга хэрэгслээ аз жаргалтай болохоор оролцоордог. Үүнийг нь Бхагаватамд Дурашая буюу тийм төрлийн итгэл найдвар нь хизээч үйл биелэх ба хизээч амжилтанд хүрэхгүй гэж тодорхойлсон. Гэж карминаар бодохдоо өөрсдийгөө амжилтанд хүрчихнэ хэмээн бодцоож байдаг. Тэд маш хүнд хэцүүгээр зовлон шаналх болно. Дурашая Бахирартха маанинах харин хэрхэн яаж Бахирартха Бахих буюу Бахих Прагя гадаад энерги, материалын энерги. Материалын энергийг гадаад энерги эрчим гэдэг. Тиймээс түүнийг Бахих гэдэг. Бахих гэдэг нь гадаад гэсэн утгатай. На тэ видух свата катим хивишном. Андха гатанвай утамана стэ исатантра хурудами бадха. Because they are thinking. Учир нь тэд бодохдоо тэд материалын байгалийн хуулиудын хатуу чанга дүрм журмд хүлэгдсэн байдаг болохоор гэвч тэд бодохдоо өөрөөр боддог. Тиймээс тэдний карминар гэдэг. Тэд ягаад ч шантаа болж чадахгүй. Материалын үйл хэрэгээр та ажиргалтай бас амар амгалан болж чадахгүй. Энэ нь боломжгүй. Үүнийг ч тайлбарласан. Ядтад сатогунам сачхам шантам. Хэрвээ та үний гунагийн түвшинд очисон бол энэ нь та цэвэршсэн гэсэн үг. Үүнийг Васудева түвшин буюу трансцендент түвшин гэдэг. Үүнийг ч Гитад батлан Васудевах Сарвамити хэмээсэн. Та тэр түвшинд хүрсэн цагтл бүх зүйлийг бурханлагаар харж чадна. Васудевах Сарвам Ишавасya Итам Сарвам. Бүх зүйл бурханы ухамсартай. Энэ бол шантын түвшин. Үүний наач, үүний цаач та түүнийг олж авч чадахгүй. Та карми байна уу, та гьяни байна уу, та йоги байна уу ялгаагүй шантын тухай ямар ч яриа байхгүй. Энэ бол боломжгүй. Ийм ч учраас Чайтанья Чаритамритад өгүүлэхдээ Кришна Бхакта Нишкама Атайва Шанта гэмээсэн. Кришна Бхакта буюу Бурхан Кришнагийн бишрэлтэн Кришна ахамсарт бүрэн дүүрэн оншигч хүмүүнд тиймэрхүү хүсэл байдаггүй. Түүнд тиймэрхүү хүсэл байдаггүй. Чайтанья Махапрабхугийн өөрийн мөргөл залбиралд хэлсэн байдаг шиг Наданам наажанам насундарин кавитам жагдиша камай буюу энэ бол шин бишрэлтийн байр суурь. Ерөнхийдөө кармин нар нь Бурханаас ямар нэг зүйлийг гуйцгааж байдаг. Тэд сүм хийдрүү очихдоо ямар нэг зүйл гуйдаг. Би зовлон доноод байна. Надад мөнгө алга. Надад жаахан мөнгө хайрлаач гэх юм уу? Би өсөж байна. Надад өдөр бүрийн дасхийг минь өгч хайрлаач. Надад юм өгөөч. Тэгвэл надад өгөөч. Бид энэхүү надад өгөөч хэмээх цэг дээр оршин байсан цагт та хизээч аз жаргалтай болж чадахгүй. Та авах ёстой зүйлээ л авна. Та бурхан дээр очиод түүнээс Бурхан надад өдөр тутмын дасхийг нь өгч хайрлаач гэж гуйж болох юм. Дасхийг танд өгөхөд түүнд хэцүү биш. Тэрээр идэх хоолныг нь бүгдэд өгдөг. Яагаад танаас бусдад нь өгнө гэж тэрээр идэх хоолныг нь заанууд ч өгдөг. Тэрээр идэх хоолныг нь чоргойлж ч өгдөг. Таны идэж чадах тэр зүйлийг энэ бол тийм хэцүү ажил биш. Харин та Бурхан руу ямар нэг зүйлийг гуйхын тулд биш, ямар нэг зүйлийг өгөхийн тулд очих ёстой. Энэ л Васудева түвшин юм. Та Бурханаас ямар нэг материалын аз жаргал эсвэл материалын ангижлалыг буюу мөнгөийг болон йогчдын үзүүлдэг шиг ямар нэг үжидийн зүйлийг үл гуйх аваас та шантыг хүлээн авна.
If you want all this, хэрвээ та then you will never get. дээр зүйлүүдийг хүлээн авахыг хүсэх аваас Therefore, a devotee хизээч ад жаргалыг хүлээн авч чадахгүй. Та сааттай сулах болно. Шри Чайтанья Махапрабху чим ширлийн бөгн өөрийнхөө даатгахгүй стандартыг өөрийн гэсэн эзэмшлийн юучул байх хэмээн тодорхойлсон. Наа данам наа жан наа сүндэрийн юутай ч үл байх. Nadharangana janangna sundaring kabitangma jagadisha kamai mama janmani ishare bhavata bhakti rahitukit bhakti гэдэг нь бидний бурхантай холбоотой харилцаа гэсэн утгатай. Giving service. Өөрөөр хэлбэл үйлчлэн зүтгэж өөрийгөө зориулах. Бурхан агуу харин бид туйлын өчүүхэн үл анзаарагдсан бурханы алдтууд. Бидний ажил бол бурханд үйлчлэлээ өргөх. Та тэр төвшөнд хүрсэн тул тэр үед шантыг таавална. Эсвэл тохиолдолд шанти байх ямар ч боломжгүй. Bhukti mukti siddhi kami sakuli asanta Krishna bhakta nishkam ataev shanta. Кришна бхактад ямар нэг хүсэл байдгүй. Тэр яагаад элдвийг хүсэх ёстой гэж. Тэр Кришнанд байна. Надад юу хэрэгтэй байна? Тэр түгээр намайг хангана гэдгийг мэдж байдаг. Түүнчлэн Кришна мөн өөрөө юу гişман вахами ахам. Гişам мится юктанам буюу надад үйлчлэн зүтгэхэд өргөлжид автагчдынхаа амьдралд шаардлагатай бүхэнд би өөрөө санаа тавина хэмээн өгүүлсэн. Хэрвээ би Кришна авахсаар байдаг хүн мөрөглөн бол би яагаад Кришнад итгэх ёсгүй гэж. Би Кришнагийн албатынхаа ёсоор өөр тоноог зүйн үргээ биелүүлнэ. Харин надад шаардлагатай бүхнийг тэр зохицуулна. Хэрвээ та энэ тал дээр үнэхээр нухацтай хандаж Кришна авахсарт өөрийгөө бүрэн зориулж чадвал энэ шанта төвшин болно. Энэ л шанта буюу амар амгалангийн төвшин. Бүрэн хамааралтай байх төвшин. Би Кришнад өөрийгөө даатгах хэмээн бодож Кришна айдахдаа сарвадамам притяча маамикам шаранам буюу бүх зүйлийг орхих. Тэрч байтугай амьдрах арга хэрэгслээч орхих хэмээн айлсан. Кришна хэлэхдээ сарвадамам буюу бүгдийг орхих хэмээсэн. Хэрвээ би бүх зүйлийг орхихдоо жаахан эргэлзэж ингэхээр яадаг бол үүнийг орхичоор би хэрхэн яаж амьдрах болж байна гэх мэтчлэн бодож болох юм. Үгүй. Хэрвээ та Кришнад үнэхээр итгэж чадвал та асуудалгүй амьдрч чадах болно. Хэрвээ Кришна би чамайг хамгаална гэд айлчсан байхад яагаад би түүнд итгэх ёсгүй гэж. Үүнийг өөрийгөө даатгах буюу бүрэн даатгах гэх ба Кришна намайг өөртөө үйлчлэн зүтгэхийг өөрийнхөө тушаалыг даган нийлүүлэхийг болгоон сойрох нь хэмээс утгатай. Хэрвээ бид Кришнагийн энэхүү амлалтыг хүлээн авбаас тэр цагт шанти бий болно. Эсрэг тохиолдолд шанти байх боломжгүй.